Итгэмжлэл нь бидний өдөр тутмын амьдралыг найдвартай гэдэгт итгэх итгэлийг бий болгодог. Бидний өдөр тутмын амьдрал найдвартай байх шаардлагатай. Өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд маань аюулгүй гэдэгт бид итгэдэг. Үүнийг хянах тогтолцоо байдаг учраас бид итгэлтэй байдаг юм. Энэ бол итгэмжлийн тогтолцоо. Итгэмжлэл дараах байдлаар хэрэгждэг. Гэр, ажил, чөлөөцгийн алинд ч олон улсын стандарт, техникийн зохицуулал, нийцсэн байх ёстой бүтээгдэхүүн үйлчлэгээ гэж байдаг. Сорилтын лаборатори, хяналт, баталгаажуулалтын байгууллагууд нь эдгээр бүтээгдэхүүнийг стандартд нийцдэг шалгадаг. Итгэмжлэл нь дээрх байгууллагын чадвар, шударга байдал, бие даасан байдлыг тогтоосноор зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчлэгээнд итгэх итгэлийг бий болгодог. Газар тариалан, эрүүл мэнд, барилга, байгаль орчин, эрчим хүч зэрэг бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тохирлын үнэлгээний байгууллагын техникийн чадвар, шударга байдлыг итгэмжлэл тодорхойлдог. Бизнесийн байгууллагууд итгэмжлэгдсэн үйлчлэгээг сонгосноор сорилтын үр дүн, хяналтын тайлан, баталгаажуулалт итгэх итгэлтэй болдог. Ихэнх бизнесийн байгууллагууд итгэмжлэгдснээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, тендерт ялах, хэрэглэгчдээ өөртөө татах зэргээр итгэмжлэлийн үр шим хүртэж байна. Эрх баригчид бодлогоо тодорхойлж, техникийн шаардлагуудыг бий болгож, итгэмжлэгдсэн сорилт, хяналт, баталгаажуулалтаар нийцсэн байдлыг тогтооно. Ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч нь стандарт нийцсэн аюулгүй бүтээгдэхүүнээр хангах, бүхий л арга хэмжээг авсан гэдэгт хэрэглэгч итгэлтэй байж болно. Итгэмжлэл нь чадвах, шударга, хараа тус байдлыг тогтоож, үр дүн тайланд итгэж болох эсхийг тодорхойлдог. Итгэмжлийн үйл ажиллагаа нь хил хязгааргүйж ихэнх улсад үндэсний итгэмжлийн байгууллага энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Олон улсын итгэмжлийн үйл ажиллагаа нь бүс нутгийн болон АЯЛАГ, АЕФ гэх мэт олон улсын гэсэн хоёр түвшинд хуваагддаг. Итгэмжлэл нь бидний өдөр тутмын амьдралыг найдвартай гэдэгт итгэх итгэлийг бий болгодог.